Ерөнхийдөө бол яг бид нар ингээд нэг аюу олон хүндрэлтэй цаг үе туулж ирч тэ зөвхөн Монгол гэлтгүй ерөнхийдөө даяараа л одоо ингээд сонгуул болоод дайн болоод цар тахал болоод энэ үед ер нь бүгдээрээ цаг үе дагаж шинжлэгдэх хэвээр. Тэр утгаараа нам бас өнөөдрийн хурдлаараа бүтэц зохион байгуулалт алсын одоо цаашдаа яах юм гэдэг асуудлуудыг зөвхөн 28 оны сонгуул гэж хязгаарлахгүйгээр бас ярилцах жах шиг байна. Ер нь баг хурал бол нэлийн юм халуун болдог юм бэлээ. Тэгээд гишүүд бол бүгдээрээ хэлэх үг те. За дээдл нэг 3 минут хүртэл хугацаанд үг хэлж асууж хариулт авах хэрэгтэй. Тэгэхээр энд ингээд за 400 гаруй гишүүд байна гэж бодохоор ямар хурд хугацаа байх вэ гэдэг нь шийдэн. Дээрээс нь нийгмийн одоо энэ нийгмийн цаг үеийн асуудалтай холбоотойгоор нам өөрөө бас энэ асуудлаа яаралтай шийдэх нь илүү зүгээр ах гэж олон гишүүд үзэж байгаа учраас бид нар өнөөдөртөө баг бүгдийг шийднэ гэж үзэл баг ойроо бол. Яг нь нэгдүгээрт би бол яг одоогоор баг хурлын гишүүн биш байгаа. Яг одоо сонгуул ард явж штэ тийм болохоор надад бол тийм зүйл бол хүндрэхтэйгүй мэдхгүй. Зүгээр ер нь бол ингээд миний хувьд бол ганцхан нам байгаа. Монгол ардын нам гэдэг намд л би одоо гишүүн болж элсэж өнгөрсөн жил ажилласан. За нөгөө талд одоо тийм сүрдүүлэл чи тэрний тал руу энэ тал руу гэдэг хань өөрөө бас айгу зарчимгүй зүйлэлтэй. Тийм юм бол надад миний хувийн туршлага бодвол байхгүй. Зөв хэрэг байгаа бол энэ бол айгу утгагүй хэрэг. Жишээлбэл одоо юу гэдгийг нөгөө зарчим байрал мэрэгжлийн төлөөлөл, олон нийтийн төлөөлөл гэж орж ирчээд оржсон хойно одоо тэрний талын хөгжлөмшөлтэй хүн энэний талын хөгжлөмшөлтэй гэж байхгүй. Бэрхшээлтэй хүмүүсийн асуудал адилхан байхгүй. Тэгэхээр тэр зарчмаа барих үүднээс би иймэрхүү асуудал дээр бол нэг тийм мэдрэг хандаал те намайг одоо тэр нь энүү гэсэн юм бол миний хувьд байхгүй. Би яг л өөрийн зарчим дээрээ л